бэлтээлээ тий. За болцсноо тий. За эхлэв. Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орон нутгийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг Түмний нэг нэвтрүүлгийн 2013 оны хамгийн эхний дугаарыг үзэгч та бүхэндээ одоо хүргэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр мэдээж хэрэг манай урилгыг хүлээж аваад бидэнтэй одоо та бүхэнд мэдчилж байгаа манай зочныг үзэгч та бүхэндээ танилцуулах нь мэдээж хэрэг илүү зах. Гэхдээ ёсыг удаж танилцуулахгүй болохгүй. Монгол улсын авиач жүжигчин зуны манлай эстрадын дуучин Бат Мөнхийн Сарантай. Сайн бацхан уу? Сайхан үлдэж байна да. Сайхан үлдсэж байна уу? Шинэ жилийг сайхан өнгөрөөсөн. Гайхалтай сайхан өнгөрөөсөн. Тэр шинэ жил дөнгөж сая одоо шинэ жилийг манай дүүхэн ингээд баярлалаа. Зөндөө их баярлсан баг. Хамгийн тийм сэтгэл тоногсон мартагдахгүй тийм сайхан шинэ жил. Тэр шинэ жилийн тухайд орсооч. Дуучин алтан цэцэгтэй өнгөрөөсөн шинэ жилгүй хүмүүс гайхах байна. Тэгэхэд Алтай бид тэр хоёулаа одоо гэр бүлгүй. Залуухан хоёр дуучин тэгээд би найз нарынхаа хүүхдэд нь бэлэг шинэ жилийн одоо бэлгийг хөргөж өчгөөд тэгээд бидэнд үйлчлүүлсэн жолооч бас гэр бүлтэй хүүхдтэй байсан учраас гэрлэн оруулчихад гэрийнх нь гадаа гэрт нь орохгүй танихгүй айлд ороод явах үгээд тэгэнгүүт гэрийнх нь гадаа машиныхын капотон дээр хоёлаа шампанск одоо бодуулаад тэгээд гудамжинд шинэ жил өнгөрөөж исэн. Яг он гарч ирсэн. Тий, тэр бол их сонирхолтой байсан. Тэгээд ер нь гой шинжилүүд байна. Өнгөрсөн жилийн шинжилгээг би 2012 оны Түүж шуудангийн тэнд яг одоо 00 цэг гэж ярьдаг шүү дээ Улаанбаатар. Тэр цэгт бас өнгөрүүлсэн. Тэгээд тэрсийг сонио яг шинжлэлийн талбай дээр дуулчихаал тэгэл би уулан зохион байгуулагч нар намайг эрт болгоно гэсэн боловч тэгэл юм сунжирдаг шүү дээ. Тэгээд сунжираад тэгээд яг шинжлэлийг бас талбай дээр гав ганцахна машин дотор гэрлэн төхөн дээр өнгөрөхлөөр би энэ жил ингээл машинтай яарсан аялсан логертэй байхгүй байна гэж ойлгосон. Тэгээд энэ баг үнэн болчих шиг байна. Дандаа аялж байна. Ер нь тэрэнд итгэдэг үү? Одоо хүмүүс бас нэг за нэг тэх юм байна, ингэх юм байна гэл ингээд бодохоор нэг тэр нь ер нь үнэн байдаг. Үнэн байдаг. Тэг ер нь ямарваа нэгэн нөхцөлд шинжилгээ төлөвлөсөн газраас өөр газар өнгөрөх одоо шаардлага ч юм тийм нөхцөлтэй үүсэх юм бол байдал үүсэх юм бол бухимдах хэрэггүй юм шиг юм л та. Тэгээд тухайн үеийн одоо байдлаасаа таашаал аваад тэг таатай тэгээд нэг тэр өөрийгөө чагнаж энэ ертөнцийн тэр цаг мөчид би хаана хинтээ юу өнгөрөөж байгаа гэдгийг ойлгож байх хэрэгтэй болгож бодчихсон. Дуучин байх за тэр дундаа ер нь уран бүтээлч байх бол мэдээж ярих хас жаргалтай. За ард түмэнд одоо үзэгчдтэй одоо өөрийнхөө бүтээлийг хүргэцээд ингэ явж хас жаргалтай. Тэр ер нь хэцүү үе бол байдаг байх та. Яг тэгэхээр зэрэг одоо жишээ нь шинэ жилээр одоо ингээд багт байгаад болчаал ингээд бас гэртээ харьцаад хэцүү үе гэдэг нь бол одоо үеийг бол хэцүү гэж хэлэх арай л болохгүй хаа гэж бодчихно л да. Хэцүү үе гэдэг чинь одоо хүлэн зөвшөөрөгддөг үе одоо бол ингээд хүлэн зөвшөөрөгдсөн болохоор бол харьцангуй гайгүй л байна л да. Одоо хүн болгон зуны малла дуучин ч юм уу эстрадын дуучин одоо ингээд олон жил дуулсан болохоор хүн болгон хөндлөхгүй байхын аргагүй одоо манай телевиз радиогоор дуучнаас уртчилж байна. За баялаг түүх байна. Тэр дээр үед бол ингээд за ингээд цараа юм хийн гэхэд итгэдэггүй байсан тэр харцнууд л хэцүү байдаг байсан. За дээрэс нь бол гүтгэгдэж байх хэцүү юм байлээ л дээ. Одоо хэл сэрэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхэд бол гадаадынхантай дөрвөөд яасан нутаг нэгтээ баривчилж гэж мэгж гэл нэг тийм герман тоглосон тоглолтын дараа бас нэг яажсэн. Тэр бол их хүнд үе байсан. Миний хувьд бол хамгийн хүнд үе би тэр гэж боддог. Манай ардын жүжигчин миний багш ардын жүжигчин хайдуугаа хэлдэг байсан л надад одоо хэцүү байвал дараа нь бүрч хэцүү болж магадгүй гэж бодоод минийхөө бэлтгэлтэй байжээ гэж хэлдэг байсан. Тэгээд багшийнхаа хэлснээр би их зовлонг харин их сайн даван туулж чаддаг бас болоо гэж бодож байгаа. Харин жаргалыг хэр даах юм бол би мэдэхгүй байна. Чадма индуу ганцхан чи амьдруулна итгэж бай. Харин тэр хэцүү үеийг их сайн давдаг байх гэж би боддог. Ягаад тэгэхээр нэг циркэд тоглож исэн тоглолт. За зүгээр их олон талаасаа нэлээд хүнд тоглолт байсан. Тэгээ тэрийг бол ерөөсөө тэр хүндийг хүнд харуулахаар л тийм тоглолтыг их сайхан хийгээд дуусаад л 94 онд тухайн үед бол бас хүмүүс янз бүрээр л одоо харж ирсэн, янз бүрээр л ярьж ирсэн. Тэгээ тэрийг бол их хаз жаргалтай сайхан өнгөрөөсөн тийм тоглолт байсан. Тэр бол миний хувьд бол их гоё тоглолт болж исэн гэж бодож байна. Анхны удаа өөрөө нэгээс менежер, продюсер л
Тайдас нэг менежер нь анхны тоглолтыг ингээл вихлээл те. Орлогогүй болгоол ч юм уу нэг тийм шатаах ч гэж ирдэг штэ те. Тийм болж исэн ч гэсэн ер нь юмны анхдагч байх хүсэл сайхан юм л да нэг талын. Тэр түүх баялаг түүх бай. Надад их олон хүмүүс тусалж ирсэн л да. Одоо саад болохоос илүү бүр тусалдаг хүн их байсан учраас тэр улсуудын тусыг бодглохлоор надад их сайхан санагддгийн тэр тоглолтын талаар дандаа тийм сайхан дурсамжууд байдаг. Миний найз тэгэл залуудууч бас тэр үед бол нана наран байна, алтан цэцэг байна, ая зөхөгч ангирмаа байна, манай чай хоёр байна. Одоо тэгэл зөндөө найз нар маань тусалж ирсэн. Манай инженер, нэмсрийн инженер гэл тэгэл улсын гэрэл зургийн газар хүртэл газрын одоо сайхан зурагч Ганбаяр одоо Нинагч талгаач тэр зураг авч тусалж ирсэн. Тэгэл хэрэг туслаагүй хүн байхгүй. Тэр үед манай Монгол улсын ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч Бэлгэрж өөрөө ирж энэ тоглолтыг үзэж баяр хүргэжсэн. Бас баримтат байдгийн чимцээ ихчээж баяр хүргэжсэн. Тэр бол нэг тийм давтагдчихгүй байсан шүү. Одоо манай New Star студийн продюсер аранжировч Гантур одоо гитар дарж манай ариуна төгөлдөр хурдарчсан. Ер нь циркийн тэр үед бол одоо циркийн дарга хийжсэн манай талгаач Эрдэнэ сайхан ах маань бас их тийм сайхан сэтгэлтэй хүн байсан. Ер нь тэр үед миний амьдралын бас ер нь их тийм дөнгөж юм эхэлжсэн үе болохоор бол хэцүү бэрхшээл их байдаг байсан л да. Хамгийн тэгэл эдийн засгийн хувьд ч гэсэн танил тал гээл те. Тийм ч би одоо энэ залуучуудыг юм хийх гээд байгаа залуучуудыг хараад үгүй нэг тусалчих юмсан те. Мэдээч хэрэг бүх юм нь урдуур нь хийж гүн гэж юу бахад. Гэтэл бас нэг сэтгэлийн дэм өгч юмсан гэж их боддгийг. Өөр юм өгч чадахгүй гэхээ те. Гомдорсон байж тээ. Хоёр мод хийж тэгэхээр зэрэгэл яа. Дээрээс нь овооч юм. Нийлгал миний бодлоор бол тансаглал юм шиг санагд. Өчнөө байгалыг сүйтгэж галдуулж юмч дээрээс нь ядаж хоол их хэрэгтэй шин. Тэр зүгээр манай үзэгчид бол ард түмэн тэртээ тэрэнгүү мэдчихэж байгаа дуучин сарамтаа тийм дуудуулдаг, тийм тоглолт хийсэн гэл ингээд мэдчихэж байгаа. Яг хизээ дуучин болсон, анх ямар дуу дуулсан бай гэдэг тухай бас зарим хүн бол эргэлзээтэй л боддог байх зүгээр. Миний бодлоор бол 1986 оны. Айдууны жигүүр наадам зүрх мартахгүй гэдэг дуу төрүүлж ирсэн тийм. Тэгэхэд айдууны жигүүр гараагүйсэн харахаа. 86 он 86 зүрх мартахгүй чинь 87 илүү 8 оны нөгөө улс төрийн дууны 4-р их наадам. Улс төрийн дууны тий. Тэр чинь 86 болоо 87 онд болж ирсэн. Тэгээд тэр нь зүрх мартахгүй гэдэг дуулж ирсэн. Дараа нь нийслэл хотын хамтлаг дуучдын уралдаанд манай хос зүрх мартахгүй гэдэг дуугаар ороод би шилдэг дуучнаар шалгарч ирсэн. Дараа нь 89 он 88 онд болсон эстрадын дуулуурчдын уралдаанд улсын филармонд манай ухнаа дарга зохион байгуулж авах үед л те. Тэгээд тэнд нь бас зүрх мартахгүйгээ дуулаад би уран сайханчтаас нь гран-приг нь хүртчихсэн. Хөдөө аж ахуйн сургуулийн хөдөө аж ахуйн дээд сургууль гэж байсан. Дээд сургуулийн оюутан ингээд. Тэгээд тэр бол их тийм юу вэ? Гэхдээ ярин тэгээд тэр яг тэр үед чинь тийм ээ чи миний таньдаг хүн гэдэг дууг дараа нь хожуу мөнгө харамдаад дуулж ирсэн дуучин төвшин хангалаг дуулж ирсэн. Яг тэр дууны үгийг бол би нэг тэмдэглэлийн төтрээс дурсамжийн төтрээс хараад тэгээд зарим нь өөрөө засаад баяжуулаад тэгээд манай төвшин төр ах шүлгийн аян зохиогоод бас дахилтын хэсэг дээр нь ч гэсэн би бас өөрөө нэг зохиож ирсэн шиг санддаг юм да. Тэгэхээр ер нь дуу зохиод чийсэн түүх бий юу гэж асуухад би яг тэр муу юм байна да гэж бодчихсон. Дээрэс нь бүтэн сайн нэгэн өдөр гэт нэг дуу байсан. Манай шарын их ах зохиож ирсэн. Тэр их цэвэрлэгийн тухай. Тэгээ тэрийг бас нэг хамт зохиолцож ирсэн шиг санаж байна. Тэр үе чинь нот мод мэдэхгүй юм чинь те. Тэгээ тэр юу тэгээд ер нь анх гарсан дуу гэвэл би бол төмний танил болсон дуу бол ер нь зүүдний говь дуугаараа би танил болсон баг гэж би боддог. Хар хорим зүүдний говь дээрээс нь дуучингаан хöyтэй хамтран дуулсан хавар болон чиний үгүүд гэдэг дууг дуулж ирсэн. Энэ айдууны жигүүрт анхны айдууны жигүүрт чиний үгүүд гэдэг дуугаар орж ирсэн. Тэгэхэд циркт болж ирсэн. Одоо дуучин сараа гэвэл дуучныхын хувьд бол би маш сайн мэднэ. Учир нь гэвэл битээр хөгтөнгөр хамтлагт нэг хэсэг хамтын уран бүтээл хийж явсан.
Туя гэдэг хүн бүр хүүхэд байхасаа дуулдаг байсан. Хүүхэд байхасаа бүр дуулах нь мэтэл одоо ээжийнх нь даасан анги 77 дугаар сургуулийн тэнд очиж хүүхдүүдэд дүүнэртээ дуу заадаг тийм үү? Сурч байсан. Тэрийг яаж мэдчихээн даа яг тийм. Би тэр үед чинь нөгөө зүгээр их дууддаг учраас зааж байгаа юм биш зүгээр нөгөө англи орос хэл дээр дуу зааж өгдөг л байсан шүү юм л та. Тэгээд нөгөө We shall overcome гэл нөгөө Динрэдийн дуулдаг дууг хоёр хоолоогоор We shall overcome гэл урлагийн өсөлт мөсөх тусалдаг байсан юм шүү юм л та. Бас нөгөө би чинь 2 3 дугаар ангиас эхлээл орос сургууль сурж байхдаа дууны хоорд явдаг байсан. Тэгэд ер нь хагасаа бүтэн сойдр өдрийг ер нь тэгж зүгээр ажилгүй өнгөрөөдгөө байнга унах чинь Ленин клубуд архны Ленин клубуд зөвлөлтийн мэрэгчлэтнүүдэд концерт тоглодог гэсэн. Тэгээ бид нар чинь жижиг зааланд нь Google-тэй кино үзэж сууж байгаад л эклер торт идэл цай ууж хүүхдүүд сууж байгаа л тэгэл бүгдийг ингээ авч яваал хөшгний ар засаж байгаа л тий ингээл Ленин багшийн кино баримтат киноны дараа хөшиг онгохол бид нар дуудуулдаг гэсэн. Тэр бол яг үнэнэлтэй тэгээд би ээжийнхээ ангийн хүүхдүүдтэй нэг тоглодог гэсэн. Дарханд хүртэл согоовор төвж мөхөд хүртэл хамтаагаж явдаг. Надад би нөгөө орос сургууль сурдаг болохоор монгол хүүхдүүдтэй сургууль сурах юмсан гэж боддог. Тэгээд монгол хүүхдүүдтэй их дотн байхыг хичээдэг. Сургууль дээр бол ер нь их цөөхөн монгол байсан л да. Ангид 1 2 хүн монгол. Ер нь тэр үед юм биш үү? Тийм бараг л авдаг байсан. Тэгэл хүүхэд нь одоо унган орос хэлтэйч байх ч юм уу шалгаж аавн дээрэс нь одоо тэгэл танил талмал гэлтэй. Тэгээ ээж нь Оросын иргэн гэхлээр илүү авч ирсэн бахал та тэр үед. Ээж нь Оросын иргэн гэснээс ээж нь одоо Монгол иргэн болсон уу? Болсон. Тэгээ хөрхий Орос улс чинь их өгөөмөр юм аа. Ер нь бол гарах хэсгээ өөрөө сайн бодож шийд гэж хэлдэг юм байна. Тэгээд гарахтаа бол нэлээд их мөнгө төгрөг төлж гардаг. Тэгээд бас иргэдэг хайхардаг, хамгаалдаг. Бас агуул том гүрний шинжил болуулж би бодож байна л та. Тэгээд одоо бол Монгол улсын иргэн болсон. Энэ дээр бол би харин манай бас алдартай дуучны ээж нэгээд бас арай л өөр хандаж тусалсан шүү бас хөөцөлдгөө байсан. Манай ээж бас тодорхойлж бичигсэн хороо хорон гэл те байгууллагууд хаачихсан байгууллагууд хан тодорхойлт дээр бол хэрэг болсон гэж бодож байна. Тэгэхээр одоо бол ингээл ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Өөрөө бас ээж болчихсон. Зүгээр эмэгтэй хүмүүсийг тэгж ярьдээ шин. Өөрөө ээж болохдоо л ээжийн зовлон ойлгодог. Ээжигээ харилж эхэлдэг. Тэгэхээр анх ээж болохдоо тэгж ойлгож мэдэрсэн үү? Үгүй би ерөн 2 тудаадаа ээж болж ижил ойлгосон баха. Ер нь тэгэл хүн чинь ерөн тэгэд ээжээсээ хол байхлаар бас ойлгодгүй юм шиг санагдсан. Тэжийнхээ дэргэд байхлаар бас ихсэн ойлгодог. Тэгэл яг ээжтэйгээ хамт амьдраад байгаа юм байхгүй л те. Бид нар ч юм бол нэг амралтын өдрөөлөө уулздаг. Тэгтээ ингээл ээж ингээл тэмүүлээл гэдгийг. Би ээжтэйгээ ч гэсэн уулзмарснуудаа ээж руугаа тэмүүлээл. Тэгэл хагасаа бүцэд болохыг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд цусны лугаа явж хамт те цагийг өнгөрөөдөг. Тэгээд би хэлдэг байхгүй ингээ Татьяна Инакент юмнаа гэл өглөө эрт ээжтэйгээ ярих туртай. Манай ээж кофе цайгаа уугаад завтай галзуухандаа сууж байгаадаа гэж нүтэнд харагддаг. Тэгээд л ээж дээрээ гүгээд очимэрсэн наддаг. Тэгээд цаг цав баг олддгүй юм да. Гэхдээ би нэг хорооллын яг тэр 61 дугаар байшин руу машина тавьчихаа л сайхан ээж дээрээ орж нэг ай кофе уух юмсан гэж мөрөөддөг. Алс солын якут сайхан үзэсгэлэн бүсгүй тухайн нэгэн дууг сонсхий гэж бодож байна. Ээжийнхаа нутгийн нэгэн дууг бас цомогтой оруулъя гэж бодоод энэ дуугаа дуулж байгаамаа. Сайхан инкютэй. Тэгээд ер нь хаяа зочилдаг юм аа амралтын өдрөөр. Тэ ягаад заримдаа танаад орой хоол идэ гэж тэ урагтаад орой хоол бууз мууз хэлгэж иддэг. Сайхан байдаг шүү дээ. Зүгээр би ингэж бодож чинь зүгээр танаа ээж бол Оросын иргэн байсан. Зүгээр одоо бол Монгол иргэн болсон.
зөв өөр хүмүүс амралтын өдрөөр юм уу яг тань шиг ээж дээр орчихдоо яг аяг цайны сүв аваад очин доо гэж ярьдаг. Та бол юу авчиждаг? Би ээж тэр нэг сүү авч бараг очтгүй шүү дээ нэрээ. Би дандаа аль болохоор нэг амттай юм авчижтэй. Манай ээж нэг юм боов шовхон. Тэгэд ерөн настай болох тусам ээж нар чинь нэг тийм чихрэлийн юм дуртай. Мөхөөлдсөн дуртай байдгийн. Тэгээд ээжтэй бас унших юм авчиждэг. Ээжтэй унших юм дэх дуртай байдаг. Монгол орсон. Одоо манай ээж ч Монгол сонин сэтгүүл одоо энэ соронц моронц гээл те одоо тэгэл Орос бас номон дуртай. Би Америк руу тоглолтоор явж байхдаа бас Орос номын санга дэлгүүрээс би номын дэлгүүрээс ээжтэй их олон ном авсан. Манай ээж олон зүссэн бялуу идэх мэт санагдлаа гэж ирсэн шнэ. Тийм амттай байсан гэж. Тэгээ би сандгийн бага наснда манай ээжийн ангийнх нь хүүхэд нь юу ээж нь номын санч байсан. Тэгээд үйлчлэгийн төвийн тэнд номын сантай тэгэл би тэг ажиллаа тараад ээж тэгээд тэр хамт дэлгүүрөөр орж төхөх юм авчвал 2 тор дүүрэн юм барьсан хэрнээ бас ахаад 1 тор дүүр ном авдаг гэсэн. Тэгээд чинь 7 хоногоор авч уншдаг. Манайхан нэг номын санд ном авч уншдаг тэр нэг юу уламжлалыг нэг жоо сэргэмэр юм шиг санагдаад байгаа юм да. Тэгээд шууд номын дэлгүүрээс судалдаж авах гэдэг. Тэгээд тэр болгон хүн болгон тэгэл тэр үнтэй тэр номыг авах уугүй ч үү те. Тэр худалдаж авахгүй ч гэсэн номын сангаас тэр номнуудыг аваад уншаад буцаагаад өгч нэт ч бас. Тэгээ таалагдах юм бол үнэхээр намайг худалдаж авч болно шүү дээ тийм ээ. Тэр бол хэр зэрэг хайртай. Би ээжтэй тийм шаартай, ийм шаартай гэж сурталчлах реклам дотор гүйч хэрнээ ээжтэй таалагдах гэж, ээж авдаа таалагдах гэж ер нь хичээж насаараа сайн охин болох гэж л хичээж яваал юм болов гэж боддог шүү дээ. Тийм учраас ээжигээ өрөвдөд гэдэг юм аа нэг тийм нэг юм хөөрхөн настай хүн болчихлоо хөөрхөн игдүүтэй болол ахлаар нь хайрлаад байдгийн. Тэгээ манай эцэгтээс тийм амархан тэгээд өрөвдүүлээд хайрлаад байдаг тийм номоо юм ээж биш л дээ басна гэл айгүй юм өрмөц этгээд зантай ээж минь. Тийм учраас би бас ээжигээ бас боддог юм л да. Миний ээж ер нь тийм хатуучтай ээж юм болов гэж боддог. Их тийм нэгтгэж хинээж ханиагаал тийм ялцгансан ч гэдэм ялуун ээж биш те. Би зүгээр ээжтэй их хайртай учраас сая хамгийн сүүлд хийсэн уран бүтээлийн тухай ярих гал байна л да. Монголчуудын их дуртай их олон удаа монголчууд өссөн газраа л магадгүй ээжийнхээ санахаар ээжигээ дурсаар дуулж яадаг. Ээжийн тухай нэг сайхан байдаг. Та тэр дуунаас нэг жоох хаялаад өгч. Сүний үнэр шингэсэн сэвэлэгдэхтэй байхадамэ дууны сайхан эгшгэрэ Сараа үргэлж өөрийгөө дэлхийн Аз ТV-ийн те магадгүй Монгол улсын хэр хэмжээний дуучин бэ гэдгийг үргэлж өөртөө дотроо цэгнэж өөртөө үнэлгээ дүгнэлт өгч явдаг дуучин. Энэ дууг дуулахдаа би таныг энэ дууг дуулаад гэсэн гэхээр одоо ээжтэй зориулсан баг. Энэ дууг дуулахдаа ээжигээ дотроо харж, ээжигээ дотроо бодож магтаал гэж бодож байна. Ер нь бас яг ганцхан ээж биш эмээ эгч нар хүүхдүүдээ хүртэл бодоод би хэдий ямар ээж вүлээ ч гэж бодох юм. Миний хүү намайг ингэж хэлж надад ингэж хэлж дуулж байгаа юм шиг санагдал. Одоо тэ ямар хүүгээ гэсэн сэтгэлээрээ тэ хүний зэрэг төрөх гэж ингээл цаг өргөх мөч эргэх бүрээд одоо ингээд цаслаа өргөсөн ичээгээл тэрийг бодглохлоор л охиноо одоо л уйлмар санагдал тэгэл энэ дууг анх бичүүлэхэд надад нэг л хамархан санагдал студид рүү гүгээд орцсон чинь бас ч тийм амар биш. Дахилт болгон дээр нь бадаг болгон дээр нь уйлаад л мэдхгүй одоо тийм уйрамт хаалсан юм уу тэгэл нэг тийм уянга хэлт болсон дээ. Тэгэхээр энэ хэр нулимс чангатай. Би чи ирэх юм шиг ам л да. Манай арт мөн ингээ иргэн тойрон хүрэлж байгаа усуд ингээ намайг хайрладаг болохоор ямарваа нэг саад дотор уучраж байдгүй тэгэл тэгээ ингээл ингэчдэг. Тэнгүүт нэг ингээл үгүй ээ гэл тэнгүүт бараг ойлгох чааж яагаад гээл тэр шиг тэгээд би санамсаргүй зүйлээс уйлдаг.
Та бол аавын айгу хайртай охин, аавдаа хамгийн хайртай. Бүгд л аавдаа хайртай. Гэхдээ та илүү хайртай байсан. Уучлаарай зүгээр аавгаа бодоход их харамссан. Тэр өнөөдөр байсан бол миний аав намайг эдийн зэрэгтэй амьдарч байгаа даа гэж. Адилхан байсан даа гэж. Оо тэр бол хамгийн миний эмзэг сэтгэлдээ би аавыгаа дүүгээ алдаад бараг дуулахгүй ч гэж хүртэл дуурж үзчихсэн. Одоо ч гэсэн 7 жил болчлоо гэхэд би аавыгаа амьд юм шиг л бодож явдаг. Яагаад вэ гэхээр манай Цуслангийн байшингийн хашааны гадаа Батмөнхийх гэд бичээстэй байдгийг. Тэгээ Батмөнхийн октод хэр ивдээ гэдэг Батмөнх өнгөрөөд хөөн өнгөрөөд явчлаа. Одоо хөгшин нь 2 охинтойгоо хэр амьдрах бол гэж харж исэн л байх л та. Тэгээд тэр үед биднийг бас түшсэн, тусалсан ах トゥ хамаатан саадан хөршүүд маань тэдэрт түлх талархдаг. Ялангуяа манай найз нөхөд байна. Хамтран ажиллаж исэн байгууллага, компаниуд, ивент итгэгч нар хүртэл. Энэ 7 жилийг бол би ганцаараа туулаагүй. Манай гэр бүл ганцаараа туулаагүй. Манай гэр бүлийг түшиж исэн, тусалж байсан. Би нэг хитрхи агтсан ачааг үүрээд явхад ачааг энэ араас нь эвтэйхэн өргөөд өгсөн тийм буянтай ах эгч нар надад бас зөндөө биэлдэ. Найз нөхдөж би. Тийм учраас бол миний энэ амьдралыг хамгийн их ойлгодог болохоор би одоо ч гэсэн би нэг энэ одоо зовлонтой учирсан ч гэсэн би энэ зовлонгод авч туулаад одоо бид нар шинэ амьдрал руугаа тэмүүлж идэг. Тэзэж гэхдээ бидэнтэй амьдарч исэн биднээс хагцсан усуудаа мартахыг хичээдэггүй. Ээдрет мянган харгуй төрсөн гэрэн гаднаас эхэлж эмээл дээр нь соён бутай унхан хүлгийн нуруунд анхаарахад сансарт хүүхдэн нисхийм шиг санаж ээж нар амьдрал зөвхөн үннийг хэлэх гэж ахнар сумын үзэл шиг хаа нэг дуурн гадаа навчи сонож он жил биднийг унсан навчиг орхиж гайгүйдээ би аавыгаа жаргаж амжин гэж өөргөн гурн ганцхан зүрхний тэн зохиолт намайг зэмлэн лувшиж газар дээр аав минь хүртэл мөнх усыг сануулдаг. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд өөлөд суухын загтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Аав маань байхдаа гэж бид нар ярьдаг байхгүй. Аавыг ярих үе бидний манай гэр бүлийн хобби байдаг. Бид нэг амралтын өдрөө туслан дээр яглаарэ бичлэгүүдээ үздэг. Дээрийн бичлэгүүдээ. Тэгээд дүү өдөрт уулзсан мэт болдгийн тэр нэг тийм манайхан ч тийм наргаач усууд. Тэгээд галын наадам хийн одоо яг энэ гал шиг галын наадам хийн. Тэгээд загас шарна, гал дээгүр үсрэн тийм. Тэгээд яг тэр галын наадам хийдэг байсан тэр газараа би галзуухаа барьсан. Тэг галзуухны ширээ одоо байрлалын тэр газар. Тэгээд аавын хүссэнчлэр яг ногооны зойртой, хүснээр нь худагтай болж, хүснээр нь хүлэмжтэй болж одоо аав дандаа бид нар хэлдэг гэсэн та нар цэцэг ургуулж хайрлж чаддаггүй, арчилж чаддаггүй гэж цэцэг услан хатаалаа гэж их биднийг одоо зэмлдэг байсан бол одоо би нэг гадаадын маш ерөн том тоглолт ч юм нэг юм үзэх байсан бол би тэр 20-15 ширхэг цэцэг арчлаад үлдсэн л дээ гэртээ. Тэг энэ бол цаанаас нь байглаасан тий одоо миний аавын бидний зааж өгсөн тэр бидний зааж өгсөн ухааныг л бид нар биелүүлэх гэж аавын захиасыг биелүүлэх гэж яваа энэ их тэмүүлэл юм л та. Үдсгэлэнгийн хорвоо энергийн эргэж одод түгээд үүсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болно. Үлгэр зүүдэнд итгэх тангил хүмүн ухаажиж үрдэн зовх эцгийн шаланг мэдэрч өсөөд хүн болно. Насны мөнгөн зөргөөр таних баял гуурсаж нарны мянган утас алтан харганыг үүслээ зураг болно. Намаржаа дэнж дээрх аавын гэрийн буйраглагшиж намайг онжил салхины биерээр зураад хөрөг болно. Аав гэдэг хүн маань шүү дээ амьдралдаа хамгийн түрүүн одоо ямарваа нэг юмнаас ингэж үлгэр дуурайл авдаг. Тэр тусмаа уран бүтээлч хүний аав бол мэдээж маш олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг учраас асар их төвчээр асар их одоо хүнд хөдөлмөрийг туулж иж үр дүнд хүрсэн тий. Магадгүй уран бүтээлийн хамгийн том зөвлөгч. Магадгүй уран бүтээлийн хамгийн том хөрөнгө оруулагч, сэтгэлийн хөрөнгө оруулагч бол аав гэж би боддог.
Давид болох дараа нь байсан. Байгаагүй. Яг аав харах хэмжээг урд жилэн л хөрхийг гордчихсэн юм шиг. Тэгэл ингэдэг гэсэн манай аав нөө цуслангийнхаа хөршөттэй. За ястай энэ жилийн харлыг авах юм шиг байна гэл. Тэгэл нэг шил юм задлаа тэр ингээл за авах юм шиг байна гэл ярьдаг гэнэлтэй. Тэгэл хөрхийн охин нь авдаггүй. Тэгэл их харсан гэж байгаа. Манай аймгийн оймоогоор хараад аюу нүдэ бүлтэртэл харсан гэж байгаа байхгүй. Тэгээд яах вэ? Тэгээд миний аав маань өнгөрөөд удаагүй байсан ч гэсэн миний дүү амьд цэрүнд би гавьяа тавсан те манай дүү бол их баярлсан баг гэж боддог. Тэгээд ерөн манай хүү те тэгэл манай ихчийн хүү манай хүүхдүүд ерөн их тийм манай аав дүүнэр шиг тийм одоо эр хүн шиг жинхэнэ эр хүн гэж байдаг шүү дээ. Гэр бүлдээ түшигтэй ажилсаг, аж ахуйч, зөөлөн уйрхан сэтгэлтэй тийм эр хүмүүс болоосоо л гэж би хүсдэг. Яг гавьяат болоод Батмөнхийн саран туяа гэхэд сайхан байсан. Аав минь байсан. Би ерөн аав минь байсан бол би шууд уйлсан л та телевизээр сурвалжлагч нар гарахад тэгээд тэр торгон агшинг манай үзэгчид фэнүүд маань сонсогч маань ч гэсэн ерөн сайхан хүлээж авсан. Тэг яг сүүлийн үед бол ингээл гавьяа шагналын эргэн тойронд авах ёстой эсгүй гэл те янз янзын юм хил ам гарч яхад бол миний хувьд тэр шагнал авах үед бол их тийм сэтгэл яахгүй те тэгэл ерөн авах ёстой хүн жинкнээсээ тогтсон ч гэдэг юм уу нэг тийм юу яасан. Дээрээс манай рок попын бүх манай анд нөхд маань найзууд маань уран бүтээлчд маань мөр зэрэгцэн одоо өрсөлдөгч маань ч хүртэлтэй орж ирээ бүгдээрээ одоо баяр хүргэсэнд их баярлсан. Тэгээд Батмөнхийн саран туяа гэж баян хэлүүлдэг. Би гадаадын зочдууд буухад Мисс Саран туяа биш Мисс Батмунд гэдэг тэр Батмөнх гэдэг овог баян дуудагдж явах үед миний аавын химэр одоо авдан мөксөө тийм ингээд баян л ингээд сэргэж идэг болов гэж би боддог. Манай овог чинь галсан жамцдаг овогтой. Тийм учраас манай аав Төв аймгийнх боловч манай өвөө бол Дорногов аймгийнх юм байл л тийм. Тэр тийм утгаас ч юм уу одоо тал нутгийн дуу гэх тэр сайхан дууг дуулах урилга аваад дууссан. Тэр бол гайхалтай. Тэр бол яг өвөөгийн өвөг дээдсийн нутаг дуудсан гэж би боддог. Тэгээс нэг хин нэгнийх нь урилгаарч мочоод дуулахтай биш. Тэр нэг тохиолдол болсон баг гэж бодож байна. Тэгээд Дорноговчууд маань ч гэсэн миний дуусныг их сайхан хүлээж авсан. Клипийг хийлгсэн байгаа. Тэгээд явсан газраа сайхан дуулалдаг тийм өвөг дээдс ахмадуудаа баярлуулах, өвөг дээдсээ санамд урсах тийм зоригтой юм шиг яваад байгаа нэг надад их сайн юм болов гэж бодож байгаа шүү. Тайзан дээр зарлахдаа Монгол улсын гавьяач жүжигчин Зуны Монло эстрадын дуучин Саран туяа гэж. Pop diva, pop хатагтай ч юм уу. Саран туяа гэж дуудуулах нь танд илүү гоё альсвал Батмөнхийн саран туяа гэж дуудуулах нь гоё. Төв аймгийн Баян сүмийн харьяат Батмөнхийн саран туяа. Тэгэж дуудуулах дуртай. Би ямар сэндэггүй энэ ч муухан бүхээс дуудахгүй гуншинтай дуудуулчих юм гэж би инээдэг байсан. Төв аймгийн Баян сүмийн харьяат гэл нөгөө бүх тайлбарлагч нар байдаг шнэ тэр шиг би намайг тэгж зарлахаар би их баярлдгийн. Тэгээд манай аймгийнхан маань ч гэсэн дуучнаа арай л өөр хүлээж авдаг юм аа. Саран туяагийн хувьд бол өөрийгөө маш их сайн цэгнэж чаддаг дуучин. Тийм учраас дуусан дуу болгоно хүнд хүрнэ гэж ярьдаг шнэ. Хөгжимчин хүний хувьд ч юм уу, хөгжмийн зохиолч хүний хувьд ч юм уу, эсвэл зүгээр үзэгч хүний хувьд, сонсогч хүний хувьд ч юм уу би ингээд аливаа дуучныг дүгнэхэд дуучин сараа маань бол яг одоо нэг жигд тэгш тийм үнэлгээтэй миний хувьд. Түрүүн таны ярианд ингээд жинхэнэ нэр хүн гэдэг ярьчихсан. Тэр жинхэнэ нэр хүн гэж яг ямар хүнийг хэлж байна? Тийм хүмүүс байна. Жинхэнэ нэр хүн гэдэг чи би ойлгохдоо хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг. Амласан үгэндээ үгээ биелүүлж чаддаг. Өөрийгөө ерөн бол одоо хамгийн хэрэгтэй эр хүн бол хамгийн хэрэгцээтэй газар байх хэрэгтэй гэж боддог. Тэгээс хэрэгцээгүй газар эр хүн байх ёсгүй гэж би боддог. Эр хүн гэдэг бол яг өөрийнхөө жинхэнэ үүрэг бол одоо юм олгогч
хамгаалагч, байлдагч тэр гол үүргээ мартахгүй байх хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд би одоо абойны өнгө сонгодог эрэгтэй хүн ч юм уу эсвэл хувцсны загвар хэд хөөцөлддөг, машины загвар хөөцөлддөг. Тэгээд ярианы хэлбэрт орцсон ч юм уу нэг тийм эрэгтэй хүмүүс надад тийм сонирхолтой санагддаггүй. Тэрний оронд бол хэлсэн үгэнд үгээ биелүүлж чаддаг. Өгөөмөр сайхан сэтгэлтэй уучлж чаддаг эр хүн бол хамгийн одоо жинхэнэ эр хүн гэж би боддог. Тэгээд дээрэс нь үнэхээр хайрладаг эмэгтэйгээ бол уучлж чаддаг байх хэрэгтэй. Тэр бол жинхэнэ эр хүн байна. Энэ сүүлийн үед одоо сонин хэвлэл за шар гэд хэлээд байдаг тийм өнгөтэй сонин гоо. За тэгээд сүүлийн үед маш их сэтгүүлүүд гардаг байсан. Энэ дэр янз бүрээр бичдэг шүү дээ. Тэгэхээр бичээлэдэг л байхдаа би бол тэрийг нэг тоодгомдаа би бас зөндөө бичүүлсэн, зөндөө байлцсан л да. Тэгээд тэрэн дээр бол би нэг эмзэгэлдэггүй бах. Гэхдээ ер нь бол тэр их нөлөөлдөг. Ялангуяа сайтууд ямар ч хэрэггүй худлаа мэдээлэл тавьснаас болж одоо баахан одоо интернетээ зүгээр дэмий ангуучилж хэсүүжлж байдаг улсуудын хэрэгтэй хэрэггүй комментэд болуулах шаардлага байдгүй л дээ. Тэгээд тэр вечвэл нэг тоглолт хийж байгаа ч юм уу эсвэл нэг шинэ CD релиз болж авах өмнө нь бол бас ингэж хэрэггүй хил ам гаргах бол буруу тийм нэг хандлага чиглэл гаргаа хийчихэж байгаа юм л да. Жишээлбэл одоо нэг тэдэн саяар 3 дууга дуулдаг гэж зар байхад чинь нэг дууга тэр 3 дуу дуулдаг үнээр дуулдаг гэж тудлаа ташаа мэдээ бичиж бол усаад өө энэ ч яас сонин яас мохон тийм тэр өөрийгөө ингэж бодоод байгаа ч гэдэг юм уу гих мэтлэнгээр яадаг тэр бол айгу буруу юм болов гэж боддөг юм а. Тэгээд тэрнтэй бол тэмцэхстэй тэмцэхс гадна сайн ярилцж явах хэрэгтэй. Тэр сайт сонингийнхан тус ойлгуулах хэрэгтэй л дээ. Тэр чинь ойлгоно шүү дээ. Тэр манай нэвтрүүлэг чин сэтгэлийн ярилцлага байна. Тэр нөгөө гурав зархын хэлдгээр та бас хариулахгүй жиж бол бас татгалзаж байна. Яг тэгэхээр би бас нэг ийм асуулт асуух гэдэг. Энийг бол зөвхөн хүн Монгол хүн сонирхож байгаа байх гэж бодож байгаа. Тэгээ яг саяны хэлдэг хүний модортой гэдэг шиг. Та хизээ гэрэлтэй болох вэ? Одоо хүн сонирхож байгаа. Одоо нам хизээ би хүнтэй гэрлэхлээр л одоо гэрлэхстэй хүнтэйгээ уулзрахлаар л хүнтэй гэр бүлтэй болох байлгүй те. Энэ чи эмэгтэй хүн мэддэггүй эрэгтэй хүн мэддэг ингээ үсттэй. Эрэгтэй хүн чинь эмэгтэй хүнийг авч суудгийг гэсэн шүү дээ. Тэгэхээр бол эмэгтэй хүн мэдэд тэр бол юу яахгүй бах. Гэхдээ гэр бүлтэй болно гэдэг асуудал бол хүнд баха. Урлагийн хүнд бол ялангуяа бол гэхдээ гэр бүлтэй мөртлөө урлагийн ажлыг сайхан амжилттай хийгээд явж байгаа уран бүтээлчд байдаг шүү дээ. Би ч тийм байсан, тийм уран бүтээлч нэг байсан. Тэгээд удаан хугацаантай ер нь гэр бүл 11 жил баг би гэр бүлгүй амьдарчлаа гэдэг чинь бол хүнд бас тодорхой хэмжээний бас юм бодогдуулдаг юу л да. Тэгээд орчин үеийн би бол малын бэлчээр дээр би ганцаараа амьдарч чадахгүй. Уучлаарай тий. Ус хэцүү тэр болгон. Магадгүй цивилизац хөгжсөн оронд бол амьдарч болж штэ тий эмэгтэйчүүд. Ер нь бол бүх орон зайг ганцаараа ингээд эзэмшээд яваад байдаг зайг хин нэгэнтэй хуваалцахын тулд маш их золиослох хэрэгтэй юм шиг юм л дээ. Олон юм золиослж иж тэгэхээр бол бас хугацаа хэрэгтэй тасах. Ерөөсөө л нэг өөр хүнд тасах хугацаа хэрэгтэй. Хугацаагүйгээр бол тэр бол ерөн шийдэгдэхгүй баха. Ирж яваад цаг бид хоёрыг амаргийн төгөлд уулзуулан зурж их хайрын зовлонгоор жил сар давхурхан урсгах билүү. Идэр зүрхний гүн таврын нэг өдрийн сэлэх тоглон эргэж ийм нэг намар голын чин тохойдоор суулгана гэж санаач билүү. Гэрлийн мянган далгас мод ургас сүлжин уулраагаад гэнэн хонгор шов өвс сууж амар гिचэлтэй нисгэн уйрал хөндлөн гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар өчиж гэгэн хорвогийн хууц сөхөн тоглон чам дэлгэх болов. Мартагдсан хуучин дууны нэг удаг гэнт санаанд орж аялагдаад ман талсын улан зургуур эрхлэхийг бодолдон хардсан мандад жаргах нар сарны урсгал сэтгэлийн навч ганц нэгээр унаж магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн сэлх савилцгзээ. Хувийн амьдралдаа сэтгэлээрээ гутарж явах нөхцөл байдал гарсан ч гэсэн
урлагийн ажлынхаа талбарт би сэтгэлээр унах гутрах тийм надад юм бараг гарч байгаагүй болохоор юу хөвдөө компенсац гэж ярьдаг штэ нөхдөг байсан гэхүү те. Тийм болохоор сараа ямар гоё юм бэ гэж телевизээр гараад та гоё хит мит болж юм эсвэл амар юм уу урлагийн үнчтэйгээл Америк яваалч гэдэг юм уу те. Энэ бол ажилтаа ерөөсөө тэр чинь нэг л тэр шопинг мопинг тэр амралт бол байхгүй. Гэтэ би өөрөө амьдралаа өөрөө сонирхолтой зохион байгуулдаг. Ер нь баян өдөр болгон гурилтай шүл идэхүү эсвэл өдөр өнжид гурилтай шүл идэх зарим завсраар нь цовын идэхүү бодоотой уурга идэхүү гэдэг чинь хүн өөрөө шийддэг асуудал л та. Эсвэл хэдэн яс шидэл өдөр болгон лавшаа эсвэл өдөр болгон бодоотой шүл уугаад авах гэдэг чинь ерөөсөө хүний амьдрал шүү дээ. Тэгэхээр үе үеийнхэн гүзэлцэн аваад идчихүү эсвэл самар цүнхүү гэдэг бол тэр хүн өөрөө сонгоно. Тэгээ тэр сонголтоо би өөрөө хийж чадчихсан да би их бахархдгийн өөрийнхөө одоо хинэггүй сэтгэлийн төвөөр бахархдаг юм да. Жогоо хинэггүй ч юм уу, ирваа ч юм уу гэдэг ч тусаад энэ мэддэггүй, гутрна гэж мэддэггүй. Дээр үед би бол сэтгэл гутрахад надад нэг 24 цагт хангалттай байдаг гэсэн юм. Тод уцаа унтраагаал тэгэл гэртээ хоорондоо орол итчихдэг гэсэн. Тэгэл сэтгэл гутарч дуусаал тэгэл за дээ бас айл нэг борш ногоотой шил хийж уу да гэж сэтгэл гутрал дуусчдаг. Одоо бол гутрах болцсон халгаа. Тэр танаа их ч бас дуулдаг. Та ер нөгөө нэг гитартаа тулдаан зөвхөн шонхрууд нэстэй гэдэг кинонд дуулдаг шээ. Тэрийг манай аавын дүүн байгаа. Тэр хүн чинь ер нь намайг анх дуулуулсан л да. Инх цэцэг гэж байна. Смуглянка, молдаванка отвечала парню так: партизанский, молдаванский, собираем мы отряд. Нынче рано партизаны дом покинули родной. Ждет меня дорога к партизанам в лес густой. Раскудрявый клен зеленый лист резной. Здесь у клена мы расстанемся с тобой. Клен зеленый, да клен кудрявый, да раскудрявый резной. Анх галуун цуваа гэдэг дуу гитар дараа зааж өгч ирсэн. Тэгээ гэр бүлийн концерт бид нар хийдэг байсан л та. Тэрэн шиг одоо манай хүүхдүүд Цуслангийн байшингийн мансартандаа бас концерт тоглодог, зураг зураад дуудлага худалдаа хийдэг. Бас нэг бас ер нь тэр нэг уламжлал ер нь тасардгүй юм байна. Ингээл байгаад идэм байна. Тэгээ би их баярлж бахархчихсан. Тэр нэг урлаг дуртай тэр нэг цус нь бол генээр явдаг, генээр дамждаг юм байна. Тэрийг бол заавалчгүй зааж өгч албан хүчээ төлдрийн хуурын дууланд явуулах шаардлагагүйгээр хүссэн үсээгөө өөрсдөө дуулдаг юм байна. Тэр таврын цуваа гэж ямар дуу байдаг вэ? Биш галуун цуваа нөгөө галуун цуваа хөрсөн гэд миний амьдралдаа хамгийн анх удаа цээжилсэн дуу сурсан дуу шүү дээ. Тэгээ Адар Сүрэнгог би барилгын одоо зургийн институтын явуулкан дээр явуулкын мөний концертн дээр аав намайг мөрөн дээрээ суулгаж үзүүлж ирсэн. Харагдахгүй. Тэгсэн чинь л үдэн хоортаа хал ятгахтай ихч нартай дуулаад байсан санддаг. Гайхамшигтай дуу тий. Намрын тэр үед бол би тэр мондгийг ерөөс мэддэггүй. Сүүлд нь хожуу би мэдсэн л дээ. Тэр үед чинь бол ингээд яагаад хүмүүс ингээд хошоороод алдаад байгаа юм бол гэж боддог гэсэн. Таны бодлоор нэгэн Адар Сүрэнгон тухай ярьсных таны бодлоор одоо тухайн цаг үеийнхэн гайхамшигтай дуучид байдаг. Гэхдээ хамгийн мундаг дуучин хэм бэ? Монголын Амьд үедээ ч тэр үгүй болсон үедээ ч тэр хүнд өгүүлэгддэг тийм дуучин. Нэхэгддэг дуучин. Энэ бол сайн дуучин. Магадгүй хоолойны хувьд сайн биш үуч болно те. Гэхдээ бүтээлийн хувьд хүнд хүрсэн хэдэн 100 жил, хэдэн 10 жилээр ингээд хүнд хүрсэн өгүүлэгдээд байдаг штэ. Тэр дуул энэ дуу тэр дуулсан бол тэр дуучин дуулсан бол үнэхээр гоё байсан ингээд өгүүлэгдээд байдаг. Тийм дуучныг бол сайн дуучин гэж. Тийм сайн дууч зөндөл байна л да. Жон таархан хийцтэй мөртлөө зөв сайхан өнгөрцөмжтэй бодог гоё те. Хүнд хүрсэх байх талтай. Яг жинхэнэ шоу бизнес хөгжсөн дуу хөгжсөн газар энэ сайн дуу сайхан дуу хоёрыг нийлүүлээд хийдэг болсон. Би мундаг гэж хэлмээргүй наа. Яг бол бүгдээрээ мундаг. Би харин энэ Ахмад дуучдаг ерэн дээр үеийн одоо алтан үеэл их яриад идэг боловч алтан үеийн дараах үеийг яагаад ярьдгүй юм бэ? Одоо энэ манай эстрадын оюун чимэг дуучин оюун чимэг гэгч байна. Нандин цэцэг гэгч, Анжин дулмагч нарын талаар нэвтрүүлэг ерөөсөө хийхгүй. Яагаад энэ гоё фондоос аваад ингээд энэ дуучдын талаар нэвтрүүлэг хийдгүн бол доо цомог CD-г нь гаргаасаа билээ тий. Нэг л тийм дэмжмээр санагдаад байдаг юм аа. Яагаад гэвэл
тэр дээр үеийн тэр эстрад урлагийн хөгжлийг үзэж иж манай ирээдүйн үе маань уламжлал хөгжихөөс биш эстрад урлаг пентатоник наадмаас эхлэегүй шүү дээ. Цирк эстрадаас эхэлсэн шүү дээ. Тийм учраас бол тэр үеэс эхэлсэн үеийг сэргийж одоо нэвтрүүлгүүд хийх хэрэгтэй болоо гэж би бодож байгаа. Одоо би танаас нэг өөр зүйл асуух гэж нөгөө хөгтөнгөр гэдэг хамтлаг. Хөгтөнгөр хамтлаг төв цэнгэлтэхэд тоглолтоо хийх гэж байгаа та мотоциклийн ард төрийн талбай барьчихсан дахиад орж ирдэг. Айс нөө тэгэхэд зөв онцгүй энэ төр гэж. Тэр бол их дурсамжтай сайхан үе. Тэгээд хөгтөнгөр хамтлагч нь одоо буян компанид иргэдэх одоо манай улс төрч жаргал сайхангүй бүгд нэрх нам те. Жаргал сайхангүй одоо тэр байгуулсан компанид иргэд хамтлаг байгуулж ирсэн. Тэр бол манай рок попын хөгжилд оруулсан бас үнэтэй өмнөөр оруулсан хүмүүсийн нэг шүү. Яалтчгүй өстө яа харахгүй хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ тэр хүн бол бас зөндөө хөрөнгө мөнгөө зарцуулж Динакор, Германаас, Хятадаас хөгжим оруулж ирж Монголын сар болсон хөгжмийн зохиолчдыг цуглуулж, хөгжимцийг цуглуулж, дуучин болсондоо бахархаж баярлж явдаг. Одоо миний ганц одоо урлагт айгүй олон ойлгодог юм байдаг. Айгүй олон ойлгодгүй юм бас байдаг байхгүй. Энэ ойлгодгүй юм үнэхээр агуу зүйл үү юм бэ гэхээр энэ яагаад энэ 7 нотод тий өдөрт хэдэн сая дуу мэдлж байна. Өдөрт хэдэн 100 мянган одоо юу гэдэг те хит одоо юу мэдлж байна. Одоо хүмүүс зөвхөн хөгжмнөөс 7 нотноос биш тийм ээ. Өөр айгүй олон зүйлээс одоо дуу чимээ, хөгжмийн аваа гаргах гэж оролддог болсон. Тэгэхээр бидний урлагийг хүлээж авч манай эрдэмтдчүүдэд бас чин сэтгэлээсээ ярьж, чин сэтгэлээсээ бас ярьслаа. Хүргэж байгаа танд их баярлалаа. Тэгэхээр эрдэмтдчүүдэд хандаад бас нэвтрүүлгийг өндөрлүүлэх тийм хэлээж. За юуны өмнө бас би одоо гайхамшигт бүтээн байгуулалтын ажилд бас хувь нэмрээ оруулж байгаа. Чин сэтгэлээс Эрдэнэт хотын хөгжил, сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа бүх эрдэмтчүүдтэй та бүгдийн амьдралд аз жаргал эрүүлэнх, өөр хүүхдүүд намглан тайван өсөж торнож Эрдэнэт хот маань бол манай улсын одоо хамгийн бас нэлээд одоо 2 дахь том хот болохын үлзийтэй эрүүл дэвшүүлье гэж бодож байна. Бүтээн байгуулалт гэдэг нь бол бас манай Эрдэнэт төлөвлөр за хамгийн гол юу вэ? За дээрэс нь бол зөндөө олон одоо салбарууд байна. Эрдэнэт хэвс гэл те ингээл үйлдвэрүүд байна. Тэм учраас Эрдэнэтэд ирэх болгонд надад бол нэг тийм ажилгүй сэлгүүцэж байгаа усуд харагддаг, дандаа ажилтай усуд харагддаг. Тэр утгаараа бас Эрдэнэт хот маань их тийм улам их өргөжж, хөгжиж тэгээд Эрдэнэтэд бас олон сургуулиуд те ялангуяа урлагийн сургуулиуд нэгдэж одоо манай эрдэмтчүүд маань урлаг соёл спортоор бялхсан тийм хямралаг залуучуудаар дүүрэн хот болохын үлзийтэй эрүүл дэвшүүлье. Их баярлалаа. Гэтэ нэг нэвтрүүлэг өндөрлөхөөс нь бас нэг зүйлийг асуумар санагдчихлаа. Эрдэнэтэд ир тоглох уу? Тоглоно. Удахгүй тоглоно. Тий. Би сэтгэл догтлуулсан өдөш тоглолтоо би Лондон хотнод тоглолоо. Антверпен, Стокгольм хотнод тоглосон. Америкийн 4 хотоор аялаад ирсэн байгаа. Тэгээд сэтгэл догтлуулсан үдшийг бол би дархан Эрдэнэт хотуудаар би их шиглүүлнэ гэж бодож байгаа. Тий. За тэр баярлалаа зүгээр үзэгчдэд хэлэхэд бас тун удахгүй зүгээр тодорхой хугацааг нь бол тоолж байгаа нь хэлэх байлгүй дээ. Тэгээд эрдэмтчүүдийн сэтгэл догтлуулсан тийм сайхан үдшиж болох юм байна. Тэр тоглолтын дээр бас ирж олцох хаа гэж бодож байна. Тэгэхээр 100 цаг хугацааны урсгалд Монгол хүн бүхний зүрхэнд тархинд түүх домог мэдүүлдэг 100-ны манлай эстрадын нууцсан танд их баярлалаа. Оцол сансрын тэнтэй тэртээ сар ертөнцийг гэрэлтүүлж яадаг шиг хүн төрлөختний дунд гэрэлтэж аваа нэгэн саран гэж таныг Монголын ард түмэн хүндэлдэг. Таны амьдралд аз жаргал сайн сайхныг хүсье. Танд их баярлалаа. Маш их баярлалаа. Ерөөд Батар шуултгай. Энэ гайхалтай сонирхолтой ярилцлага хөтөлж бас үзэгч түмэнд маань бас миний дотоод ертөнцийг бас нэг өөрийн гэсэн өнцгөөсөө нээж өхийг бас хичээж цаг зав зарцуулж бас урьсанд их баярлж байна. Баярлалаа, сайн сайхан үсье. Баярлалаа. За. Тэгэхээр бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ үргэлдэг Түмний нэг гэдэг энэ нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар.
За 2013 оны эхний дугаарыг үзэж та бүхэнд хүргэлээ. Өндөрлөгтний дунд өнөө маргааш аж түрэн амьдарч байгаа, ирээдүйд аж түрэн амьдрах хүн бүхэн ертөнцийн хүний нэг нь л байдаг. Тийм учраас түмний нэг нэвтрүүлэгт хүссэн магадгүй таач орж болох ийм л нэвтрүүлэг байна. Энд заавал хэн нэгэн олонний танил гэдэг юм уу, хэн нэгэн дарга тийм хүн орох тийм нэвтрүүлэг биш юм аа. Тэгэхээр бидний нэвтрүүлгийг бэлтгэхэд хүн тусалцаа үзүүлсэн бас хүмүүст их баярлалаа. Цэлэн амралтын баазын жаргал сайхан даргатай хамт олонд баярлалаа гэж та бүхэндээ талархлаа илэрхийлж байна. За хамт ажилласан бүх залуучуудаа их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байгаа, дараагийн дугаар хүртэл баяр таа.